Өнөөдөр таны амралтын өдрийг илүү өнгөлөг, илүү сонирхолтой болгохоор гэрэлтэй цан хөтөлбөр эхэлж байна. Өдөржин яарсан завгүй хэмнэлээсээ түр азнаад дулаахан сонирхолтой уур амьсгалт бидэнтэй нэгдээрээ. Өнөөдрийн хөтөлбөрийн зочноор дуучин Сөрөлт дуучин Түмэн Үлзий. Баримын санал байна. За. Намайг жүжигчин гэж ярина уу? Би дуучны мэргэжлэр төгсөөгүй баг. Дуучин болтлоо л гэхдээ ард түмэндээ хайрлагдсан шүү дээ бас давхаа тий. Үнэ. За дуучин боллоо. Хүн амьдралынхаа туршид маш олон найз нөхөртэй одоо танилцаж, найзалж нөхөрлөдөг тийм ээ. Тэгээ мэдээж цаг хугацаа явахын хэрээр шигшигдээд хамгийн үнэнч дотн итгэл даахаар найзуудтай үлддэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг тэдний төлөөл болсон хоёр найзуудыг студидтэй урьсан байна. Тэгээд Баясгалан Жавхлан одоо Одноо Аглуу гэдэг шиг Сөрөлт Түмэн Үлзий гэж одоо баг холбоо үг болтлоо ард түмэндээ хайрлагдсан эрхэм хоёр уран бүтээлчийг урьсан байна. Тэгээ манай хоёр ер нь найзлаад хэр удаж байгаа илээ. Нилээ олон жил болж байгаа шүү тий. Байж яваад. 13 жил. 13 жил найзалж байна да. Оюутан цагийн. Үгүй оюутанд нэг таньдгүй байсан, найзууд биш байсан. Тэгээ яг анхны уран бүтээлээ хийхийн өмнө л ер нь уцаар залгаал тэгээл нэг кафед та уулзалдаал тэгж л битээр танилцж яг гоо найзууд болж эхэлсэн дээ. Тэгээ жүжигчин Сөрөлт ер нь яагаад дуучин болохоор шийдээд дуучин Түмэн Үлзийд санал тавьж байгаа. Хүжиж яасаа тийм. Жүжигчний дуучин гэж боддог. Ер нь бол яг би бүр багадаа бол дуучин болно гэж боддог байсан байхгүй юу. Тэгээ байжсэн чинь дуучны хуваар ирээгүй би жүжигчний ангид бэлдээд тэгээд ирчихлээ жүжигчин болсон. За тэгээд жүжигчин болохоор чинь кино драмад чинь 1-2 дугаар курсэд дуулаачийн хичээл ордог байхгүй юу. Тэгээ байжсэн чинь 2 дугаар курсэд ижсэн чинь багшаар наваа тэгдээ. Чи ерөн Сөрөлтөө юу ячиж. Дуулаачийн ангид орчиж. Багш нь чамайг ярьж хагаад өөрийнхөө ангид авчиж заа. Тэгээ би чамайг төгсгөөд ямар ч байсан нэг ажлын байртай бол болгоно гэдэг байхгүй. Яг багын мөрөдөл тийм ээ. Тэгсэн бодож бодож байгаа. Тэгээ үгүй багшаа би ингээд жүжигчнэрээ ажиллана. Дуртай хайртай болохоор тэгэл дуулж явсаргаал. Тэгэл найзтайгаа таарал шинэ продакшнд олон шоу тоглолтод дуусаргаал тэгэл хүмүүс юу дуулд юм гээд тэгэл бол уртсан шүү дээ. Ер нь бол одоо ингээд эрэгтэй эмэгтэй гэх найзууд байдаг л да. Тэгээд хоёрын дээр гол зангидж байгаа мөч нь дуулалтаас өөр юу вэ? Итгэлцэл баг л та. Нэг муу эрэгтэй найзтай байх уу, нэг бол түмээтэй найзлах уу? Би бол түмээг сонгоно. Муухан эрг хүнээс дээр дайчин эмэгтэй байхгүй юу? Тэр ингээд нялх биетэй байхдаа яаж ажиллаж хөдөлмөрлөдгөө өшөө ингээд уран бүтээлийн эрэл хийлэл тэнч нэг өөр хүнтэй дуулна, энэч нэг өөр хүнтэй дуулна, ганцаараа уран бүтээлээ надтай дуулна. Одоо энэ амьдралын ачааны хүнд ч минь яаж үүрдэг. Би бол тэр эр зоригт нь шохоорхож бас нөхөрлөдөг. Би тэр чинь ингээд байнга дуулахгүй шүү дээ. Би тэр ажил гарахгүй бол тэгэл хоорондоо холбоогүй шүү дээ, тийм уулзахгүй. Тэгтэл энэ өр зүрхэнд ингээд байдаг. Тэгэл би жишээд хамт байж байдаг тийм. Би чидэл ингээд нэг газар арга хэмжээ хөтлөж шүү дээ. Одоо жаахан бойлчиж. Яаж чагаал төмөөгөө оруулах гэх. Дуучин байгаач тэгэл. Тэгээд ингээд үгүй чи өөрөө дуулцдаг шүү дээ. Тэр байнгуу өөрөө дуулчих гэж. Би яаж байнг ганцаараа дуулаад зогсож байгаа вэ? Ер нь тэгтээ ингээд ганцаараа тайзан дээр дуулах нэг л тийм доглон юм шиг санагд. Найцтайгаа байх чинь nice шүү дээ. 12 жилийнхаа тохиолдуулаад бас гоё тоглолт хийж байгаа гэсэн тоглолтынхаа тухай бас сонь сайхнаас үзэгчтэй хуваалцаач. Ямар уран бүтээл тоглогдох уу? Одоо surprise эвэл юу байх вэ гэх мэтчлэн тий. Тоглолт 4 хэсгээс бүрдэнэ. Эхний 40 минутанд битээр огт гарахгүй тайзраа. Тэнд дандаа 30 уран бүтээлчтэй дуул. Тэгээд би тэр найзуудтай одоо ихч нартай хэлээд та нар үзэгчдийн сэтгэл хөдлөлийг 80% болгоод тэгээ битээр тавиад ир. Битээр цааш нь 120 болгоод тэгээ энэ тоглолтыг дуусгая гэж. Хоёр дахь хэсэг бол эхлэхдээ драма. Дундаа драма. Төгсгөлдөө драма. Тийм ээ? Бүр одоо зүгээр нууц биш л ингээд ярьчих. Эхний 2 дугаар хэсгийн эхэлд би баруун гартлын бүхэн өргөнийг бүр тайз майзаг бүр амар засаж байгаа. Амар үгүй. Гэрэл ингээд жоохон задраад өгөнгөт түмээ цагаан даашинцтай би цагаан бичагтай. Тэгээ ингээд гол зогсонгууд 20 минут яриад байгаа юм шүү. Тий. Энэ бол зүгээр easy surprise. Хамгийн 20 дугаар хэсгийн эхлэлээр ярьж байгаа. Энэ ч цаад бүр амар драмаар байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс магадгүй бас бодох нь шүү дээ. Хүүе жавхлан баясгалаа яачлаа тоглолтын дээр тийм болчиход цайгийн минь чанаач ээ. Тэгээс өнгөрс нэг л өнгөрсөн. Өөртөө 3 болох юм шүү баг ээ. 3 дахь чит гэдэг юм бэ. Хоёрын
Үнэхээр одоо бие биенийг өдий хүртлээ хүндэлж хайрлж одоо нэгэндээ итгэж явж байгаа гол тулгуур зүйл юу вэ гэхлээр хизээч нэгнийгаа эмгтэй хүн нэгнийгаа эрэгтэй хүн гэдэг нөө шохоорхлын харцаар анханасаа хараагүй. Тийм хүмүүс анханасаа хараагүй нь маш зүв болсон юм байлээ. Хүмүүс их асуун те нэг. Гадаадд энэ төр нэг өрөөнд бид ингээд хүмүүс орой давж штэ тий. Тэгмэл бид тэрийг ихнэг нөхөргээд ботцсон. Нэг өрөө захиалцсан. Тэгэл бид тэр нэг өрөөнд нь хоёулаа 2 хонжилсэн. Хоёулаа нэг оронд заад шиг хөдөө орон нутагт нэг өрөөнд хоёулаа алийг тэр их үү. Тэ? Хэрвээ сөрөлт анханасаа төмөн үлзийг уран бүтээлч найз минь гэж хараагүй болвол бас нэг юм байна да. Энд чинь 10 жил ингээ хамт дуулаад яг нүд рүүгээ хараа тайзан дээр манай ихнэр ярьсан шүү дээ. Ингээ хөөрхөн шүү, чимэн шүү гэдэг ингээ төмөн үлзээр 10 хэдэн жил дуулчихсан бас хардах сэтгэл төвдийн нэр хуурай агсан давжсэн бохгүй манай ихнэр. Тэр 6 дахь жил дээр. Тэгээ сая фэйсбүүк дээр яриад бөө сая хэдэн зуун хүн ч Сая хэдэн зуун үзээд. Па. Энэ тухайгаа ярьж байгаа байхгүй яг. Найзуудын тухай бас нэг үг яваад идэг л та. Тэр санаанд орчлоо. Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байх боломжтой. Аль нэг нь асар царамуутай байх тохиолдол гэдэг байхгүй юу? Яг юм бэ? Яасан Хэцүү юм дөө. Мэдээж миний хажууд бол мэдээж нэг сайхан бүсгүй сууж. Тийм ээ би асар царамуутай хүн. Тийм ээ би асар царамуутай хүн нь байна. Гэтэл 2 10 гаруй жил нөхөрлж байна гэж. аха гэж Царайгаар зүтээр дажгүй шүү ер нь. эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг гэдгийнх нь жишээ нь өөрсдөө учраас тэрэнд бол итгэдэг. Зарим хүмүүс итгэдэггүй юм шиг байгаа тий. Янз янз. Итгэлтэй ч ярьдаг тийм ээ. Тий. Хүмүүс асуудаг байсан шүү дээ. Анх битэр ингэж болоолж. Чи яст тэмэлцтэй. Аа? Юу яриад зэлрээд байгаа. Бодлоо тай. Үгүй чи тэнэгтэй байгаа шүү. Тэгвэл найзаагаа танилцуулж байгаа. Юу ярьж байгаа чи? Би өстой ийм асуудал орчих чи өөрөө танилцахгүй. Яа чи танилцуулж чи ядаргатай гэдгээс. Би биенийхээ хувьд одоо ялангуяа алдаж омжоохот найзуудын төвд хамгийн хэлж байгаа үг нь ер нь бол даацтай байдаг штеп. Би биен дээр Ташуур болж. дашиг ургалж өгдөөсөн. Байлгүй ах уу? Ялангуяа ч одоо ингээд сошиалар тэр мэддэж штэ ингээд гүйл хөдөлгөх юм гарна штэ Тийм шүү дээ тийм. тэгэл яа газар дээр ортлол байна. Тийм үед яг хамтран дуулагч те хамт одоо энэ он цаг хугацааг дуулж байгаа найс нөхдийн үг айгу мэдээж зэп хитл татаад босгоно. Тийм зүйл дээр л нэгэндээ тэгэл гоё хэлнэ шүү дээ. Тэр бодит кейс Сүрэлтэр гэж төмөд дөрөв. Тийм муухай тийм. Манай найз чинь энэ чинь миний нэг хайрыг татаад байж манга шудраг байдаг байхгүй юу. Тэгээд сөрөг гүлгнүүдийг болгох гэж хараад яа. Гэж нэг бичээд би чинь нэг Тэгээд би хэлдэггүй чи яах гээд ингэж байт юм те. Зүгээр л орхичөөчтэй чи тэрийг ихээр өгсөн баас гэдэг. Тэгээд эн чин заримдаа ингээл 2 хоногийн дараа бүр сэтгэл готролд орсон байдаг байхгүй юу. Яагаад гэвэл сошиал тийм муухай хар энерги тэмж хүнийг бяцалж байгаа байхгүй юу манайхаа. Хайр найргууд дэвсэлдэг байхгүй юу. Тэгтэн л одоо найстай би хатуу бай, гоё бай. Яадгийн энэ бол болоод өнгөрж байгаа асуудал тий. Тэгэхэд л минийс нэрээ тийштэйгэл маргааш нь хоёулаа энийгээл ялзаал тайзан дээр зогсож байдаг. магадгүй хоорондоо нөө би нэгэ за баярлаа гэж яг нүүрнүүлгээ харж байгаа хэлжсэн юм байна. байгаа. Хаа бүтээс чинь муудалцаад биентэйгээ зодолтоод тэрнийхээ дараа илтрээд уйлалдаад тэрвэрлдээд ста хитцээч хоёулаа салахгүй өөрчөө гэд. Гой. Завхны тосон гинтэр нэгэн өдөр. Завхны тосон зингэл. Гоё штэ. Гой төгөд байна штэ. Тэр модалцаад ерөөсөө тэр өдөртөө эвлэрсэн үү? Ерөөсөө энэ 12 жилд нэг л удаа баггүй юу? Тийм бас байсан ч зүгээр байсан санагддаг дараа. Яг зөрчилдөггүй. Эхэндээ бол ингээд зөрчилдөхтэй жоохон бие биелгаа ингээд нэг өөрийнхоороо зүтгээд байдаг байсан бол одоо энэ өндөрлөгөөс харахад ихгүй. Айгу нэгэндээ хүлээцтэй тийм болсон. Ерөөсөө тэгээд яалч уус тийм билээ л дээ. Хүний амьдралд юу хүн ярьдгүй л болохоос биш юу ის тохиолдох вэ тийм үстэй. Бид хоёр л ийм задгаа амтаа болохоор зодолцсон юм. Нэг нь энэ дээр гөхөрцөө би крем тавьж танаа уучлаарай. Крем тавиад үйлдэл тэмдэглэл хайцруугаа гарчлаа. Яц шүүл найзууд юм байна та хоёр.
Төмөн үлзэд маань олон найз нөхөр байдаг байх л та. Гэхдээ дуучин жимсэтэй дотн найзууд гэдэг бас сошиалоор нийлээ сайн үзэгчд маань мэдж байгаа. За тэгээд одоо сүрэлттэй найзууд гэхээр ер нь эрэгтэй эмэгтэй хоёр найзын ингээ харахад ялгаа байдгүй. Одоо эмэгтэй найзтайгаа арай илүү дотн амьдралын юм яриад эрэгтэй найзтайгаа жоохон хүндий ч юм уу эсвэл зүгээр ажил хэрэгэн ч юм уу тийм юм ярьдгүү. Ийм ялгаа байдгүй эрэгтэй эмэгтэй. Ялгаа эрэгтэй эмэгтэйгийн ялгаа бол байгаа л да. Шууд л би сүйд тэр залуу таалагдаад хийхгүй. Тийм шүү тий. Тэр аюу автах залуу гэсэн. Харин тийм ээ. Яах вэ гэж. Тэгж байгаа л тэгэл нөхөртөөгөө одоо суучсан хөөрхөн хүүтэй олчоод тэгэл байж юм л да. Яг ялгаа байгаа. Мэдээж гэхдээ би сүйд өөр хүнд ярихааргүй юм а би ярина. Энэ хүн бол ийм л байна шүү дээ. Надад төмөгийн олон нууц байна да. Тийм болохоор яах вэ гэж. Тийм болохоор хизээч биш яваас болохгүй. Анх битээр дуулж яхад би одоо төмөд ярьж исэн болов уу? Дууны ингээл клип хийдэл те. Нэр бичих болно шүү дээ те. Тэгсэн чинь дууны нэр гарснаа төмөн үлзий сүрэлт гэж. Тэгэхээр би бодлоо жавхлан, баясгалан, Батэрдэн, Оюумаа Бацаахан Эрдэнэ тоглоо. Ирчүүд нь лурдаа ордог. Одоо бид юм да. Энэ нэр яагаад хойно байгаа те. Тэг муухай амбиц гооз энэ бол жавхлан баясгалан, Батэрдэн, Оюумаа цаа төмөн үлзий сүрэлт биш ээ. Ер нь өөрөөр нэр урд оруулах хэрэгтэй юм байна гэх. Тэгээд би төмөд нэг хэлсэн болов хэлээгүй болов манай найз өөрөө мэдэрсэн үү мэдрээд солиулж ирсэн. Нэр хүн талаас. Тэр хүн талаас урд байх хэрэгтэй шүү. Миний найз тэр тал дээр гоё хүндэлдэг шүү. Алей эрэгтэй хүн байж алей дээшээ сууж. Хүмүүс ч одоо төмөг ингээл хайрлж хүндэлдэг. Гэрт нь ороход хүү төмөө үлзий маань гэдэг ингээд явна шүү. Тэгэхээр алей чи ихлээ зуг миний найз. Эр хүн тал дээр бас сайхан хүндэлдэг шүү миний найз. Сайхан Монгол бүсгүй шүү. Аа одоо хэлчих. Өстө сайхан найзууд юм аа. За тэгээд урлагийн хүмүүс бол мэдээч маш олон хувцас хэрэгэлтэй байдаг болов уу гэж бодож байна. Тэгээд тэр олон хувцсуудаа далт хийдгүү, хадгалдгүү, атуунштай тий өгдгүү, бэлгэлдгүү тий яадаг вэ ер нь? Сүүе бол өгцөн сург байсан шүү. Би бол яадаг юм. Одоо ер нь урлагийнхан чинь нэг хувцас ингээл дахин өөр тоглолтын дээр ч юм уу өмсөд байхаас хэцүү шүү дээ тий. Байнга шинжилж явахгүй бол бас болохгүй. А миний хувьд бол хувцас ингээл сайхан хадгалчтэй. Яг би бол нөгөө нэг тийм том байргүй болохоор тэг хүмүүс рүү ингээд өгчдөг юм. Хадгалах гэхээр багтахгүй. Тий. Амар том хаус гэж. Энийг надад хэлэх гээд байгаа. Үгүй өгчөж байдаг юм. Би ч хотод жижиг шүү дээ. Нэг ийм дөрвөн хар юм байдیں۔ Тэрлүүгээ хийгээл би тэр шкаф руугаа хийдیں۔ Тэгээд нэг багтгаа болил ирдээ аянда. Тийм үү дүүнэрт өгчдөг. Уусаа тэгээд гуугаа авчт юм дөө. Дүүнэр. Ахын энерги гээл дуртай авч байгаа шүү дээ. Одоо ахын чи муудсан байна дөө дүүд өгч гэрн сагсалцаал. Даглаа гэдэг ингээд сагсалцаал тэгээд өгчдөг. Одоо харин энэ тоглолтын дээр би авч үзээгүй юмнуудаа авлаа. Би яг үүндээ ингээд манай цоомоо ах хөтлөгч те. Фантастикийн шагаа шүү дээ те. Эднэрэнд ч аим гой бичээг. Гой смокинг өмсөж зураг дараалж би тэг ихнэрдээ хэлдэг байхгүй. Би бас адилхан жүжигч шүү дээ. Би эдрээс юугаараа дутсан юм. Би адилхан хөтлөөл би илүү тэр үтгэл гуулаад би ингээ мөнгө төгрөг олдгон мөртлөө миний бичээг хараа. Энэ хараа гэд. Тэгэл хөрхөө ихнэр хүчтэй өөр аваач тэгээд яг авах болохоор өөрөө тэгээ авдгүй байхгүй би. Сая тэгээд түмээд загнуулаад чи одоо ингээл жоох өөртөө анхаарсангүй. Утсан дээр анхаар арай л хайнг байх юм гээд. Тэгээд тэтэм хөрмөөс битээр тоглолтынхаа иж бүрэн хувцснуудыг авлаа. За одоо сошиалаар одоо миний яст айгүй смокта зургнууд явна одоо шүү дээ. Яа. Одоо энэ жилийн шинэ жил бид нэр би яста тасарцаа амт явна. Тэгсэн чинь тэр болгоныг өмсгч чинь заавал нэг юм гизээ татаастай байх гэдэг болохгүй. Яг ингээ мөрөөрөө таарахаараа гизээ тарахгүй маа. Тэгээ одоо ингээ хоолны дэглэн бариад турааж байгаа би. Намайг турааж байгаа. Одоо би бол үнэндээ яг амар өсчихлээ тэгээд. Тэгээд намайг тэгдэг. За миний найз наатаал давчих юм. Тэгээд одоо хичнээн ч өдөр даваа тэгээд турааж дугуйд гэхдээ өөр болж байна. Чихэрсэн байгаа. Тэгээд энэ гурав. Тийм байна. Толгойд өгч шүү. Одоо яста гоё бижигтай тоглолтын дээр смокта гоё залуу гарч ирнэ. Тэр бүр үнэхээр гоё харагдана. Амар ихтэй байгаа. Хувцсныхаа загварыг сонгохдоо хувийн стилист авсан баг тийм ээ. Хувийн стилисттэй болж арай амжаагүй л байна. Тэгээд нэг хонглын үзүүлэлт гэрэл гэдэг нэг болохоос ингэ бодд юм аа нэг өдөр биелэх байхаа. Ялт ч үдэгтэй нөгөө нэг ёстой нэг гоё
шин, содон гоё л харагдах хэрэгтэй шүү дээ, тий. Айгүй гоё бас нэг хэсэг байгаа. 67 онд үзэгчтэй аваачна. Тэгээд гоё 67 оны гоё тий тарпицсан гоё өмд та нар ингэ шууд төсөөлж байна. Нүдэн таа. Хоёр талаас би эрэгтэй үжигчтэйгээ так гээл тэндээс түмэн эмэгтэй үжигч шиг так өрсөлдөө бааталж байгаа ингэж орж ирж байгаа. Тэнгүүтлээ тэр доо тэрнтэй доолно. Гэж мэгээд Нопогодыг нөгөө чон шиг юм тарпицсан юм уу. За тэгээд нэг юм бөмбөлөгтэй плат энэ байх юм болоо тий. Тэгэл хайч ярьж. Ер нь хувийн стилисттэй хизээ болъё гэж бодож байна. Миний стилист бол манай эхнэр төмөө хоёр байж шүү дээ. Тэгээ Мөрөөдлийн театрын Алтармаа Баярмаа ингээд би чинь 4 стилисттэй хүн шүү дээ. Тэгээд болчихдээ. Хүн болгон хувийн стилисттэй мэдээж байх боломжгүй. Гэхдээ нэг удаа болов ядаж нэг зөвлөгөө авах хэмжээнд те өөрийнхөө яг зөгтөг өнгийг, зөгтөг загварыг бас мэдээд авчих бас хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд яг хэлбэрийнхөө Энэ зөгтөг өнгөнүүд энэ байна. Миний зөгтөг өнгөнүүд. за. Энийг сайн татаад Өвгөө харуулаа. асан юм биш. Энэ пинк ягаа юм бэ? Миний зөгтөг өнгөнүүд. Яагаад Тэгээд хувцснуудыг энэ хараа. Би өмд авахтаа хүртэл ингээд хараад дандаа ингэж явна. Тийм байх. Дандаа тааруулж явна. Энэ өмсөг аа. Харж байна. харж байна чи. Зөгтөг өнгөө өмссөн Стилист болсон хүмүүс өөрөө. арьс чинь гэрэлтэж. Өөрийгөө бүтээх үе хэсгээр хөтлөгч Янжа, стилист Дүлгүүн Заяанаар үзэгчдэд хувийн стил гэсэн сэдвээр хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. Гэрэлтэй зан хөтөлбөртэйгээ хамтаага үзэгчдэд баярлалаа. Ингээд дараагийн хэсэг өөрийгөө бүтээх үе. Стилист Дүлгүүн Заяа бит хоёр өнөөдөр хувийн стилийн тухай та бүхэнтэйгээ хуваалцах болно. Хувийн стилист гэдэг ойлголт маань Монголд бол одоо нэг 2-3 жилийн өмнөөс л орж ирсэн шүү дээ. Тэнгууд хувийн стилистүүд яг юу хийдэг, хувийн стил гэж яг юу болохыг нь үзэгчд маань хараахан сайн ойлгоогүй мэдээг байж магадгүй. Тийм болохоор хувийн стилийн талаар илүү тайлбарлаж ярьж өгье. Хувийн стил гэхээр яг л надад зориулагдсан миний одоо гадаад үзмж, сэтгэл санаанд тохирсон л стил байх гэж бодоод байгаа зү. Тийм шүү. Хувь хүнийх нь зан характер. Тэгээд ажил амьдралынх нь онцлог тэр хүн яг ямар ажил хийдэг юм те яаж төрж амьдрдаг биеийн хэлбэр хувийн өнгө энэ бүгдээр ингээд бодолцож үзээд зөвхөн өөрт нь зөвхөн тэр хүнд зориулан гаргаж өгч байгаа зүйлийг нь хувийн стил гэдэг. Дотор ертөнцийг нь гадаад хувцаар нь гадаад төрхөөр нь илэрхийлж өгч байгаа гэсэн. Би офис ажил хийдэг байлаа гэж бодъё тий. Гэтэл би одоо рок хөгжимд ч юм аягүй сонирхолтой. Гэхдээ би офис дээр ингээд рок хувцлаад яваад иж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ балансыг яаж тэнцвэржүүлж өгөх вэ? 7 хоногийнхоо амьдралынхаа хэмнэлийг дүрслээд хэлээд өгөөрэй гэд үйлчлүүлэгчээсээ гуйдаг гэсэн. Бид нар ч хоногийн 24 цагтай. Тэнгуудаа офис ажилтан бол одоо 7 хоногийн 5 өдөр нь офис дээр очиж ажиллах нь шүү дээ. Тэнгуудаа 8 цаг ажиллана. За 8 цагийнхаа өглөө орой наашаа цааш явлаа гэдэг 10 цаг нь тийшээ зарцуулагдаж байгаас. Тэгэхээр тийм чин офис дээр угаасаа дресс кодтай байгаа учраас яг тэр 10 цагийн хугацаанд ялцчихгүй офис уцлах нэ. Хэрвээ дресс код нь арай зөөлөн байвал баг зэрэг өөрийнхөө гэсэн хувийн стилийн хамнуудыг оруулаад шингээгээд ээж болно. Тэнгууд яг өөрөө чинь нэг асуусан нэг рок хөгжим сонсдог тэр хүн чинь уг нэг юм савхи юм өмсмөрөө шүү дээ тий. Тэрийг хизээ нь гарах вэ гэхээр одоо ажил таарсны дараа үлдэж байгаа цаг хугацаанд эсвэл гэртээ ч гэсэн өөрийнхөө хувийн стилээр хувцлаж болдог. Ихэнх үйлчлүүлэгч нар маань гэрийн хувцас хаанаас авах вэ? Гэрийн хувцас юу өмсөх юм бэ гэдэг. Яг л нэг юм гэрийн хувцас гэхээрэл заавалчгүй нэг тийм. Гэрийн хувцас гэхээр нэг тийм сонсон бие дэвтэйхэн нэг хурцж бодсон өмсгөө болчихсон. Тийм л хувцсыг л төсөөлдөг тийм биш. Одоо гэрт бид нар бас маш их цагийг өнгөрүүлдэг учраас яг жинхэнэ өөрөөрөө байдаг штэ. Хин нэгний хүлээлт нь биш яг өөрөөрөө байдаг учраас яг тэр үедээ жинхэнэ өөрийн гэсэн стилээрээ хувцлаж болдог байхгүй. Ямар нэгэн тийм рок хөгжмийн одоо AC/DC ч юм уу, Nirvana ч юм уу тийм подолк гэртээ өмсөж явж байна. За яг нөгөө рок гэж зүгээр жишээ авч л ярьсан шүү. Зүгээр өөр бүх төрлөөр л гэсэн үг шүү. Тийм ч болно гэсэн үг. Тэгэхээр ажиллаад тарчаад дараа нь өмсөж болох нь гэртээ өмсөж болох нь эсвэл хагас бүтэн сенс ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө нэг цагийг нь хуваарлаад стил нь бас хуваарлаад өгчтэй. Хувийн стилийг ерөнхийд нь хүний зан характераас нь шалтгаалаад 5 ангилждаг байхгүй. Драматик стил гэж байгаа. Тэрэнд нь одоо өнөөдөр таны өмссөн байгаа шиг ийм савхин эдлэл савхин материалууд орж ирдэг гэсэн. За түрүүний нөгөө рок хөгжим сонсдог хүн ч гэсэн бас энэ ангил руу явдаг. Дараас нь болохоор романтик гэж байгаа. Илүү нөгөө нэг эмгтээлэг, цэцгэндээ юм намирсан хувц өмсөх дуртай. Зан характер нь хүртэл тиймэрхүү эмгтээлэг дүү зөөлөн төрлийн тийм хүмүүс байдаг гэсэн. Гуравт нь болохоор азарник гэж төрлөө. Тэр нь болохоор жоохон нишүүд дүү.
Тэ? Ингээд эрэгтэй найзууд олонтой, айгүй хөдөлгөөнтэй, хөгжилтэй, тэ? Тийм хүн байдаг байхгүй. Инфантил гэж нэг төрөл байгаа. Энэ төрөл болохоор тийм ч их нийтлэг байдаггүй. Гэхдээ тийм стил байдаг. Илүү гоё хүүхдэрээ гэгээлэг тэ? Айгүй бүтээлч. Хүүхэлдэйн киноны баатрын принттэй хувц өмсөх дуртай ч юм уу. Илүү олон өнгө өмсөх дуртай ч юм уу. Манад гэхдээ ховор идэг баха тийм. Ер нь ховор байдаг. Гэтэ тийм хүмүүс, тийм үйлчлүүлэгч нар байсан. Зан характер нь тийм боловч тийм стилийн талаар ерөөсөө сонсож байгаагүй болохоор өөрийгөө илэрхийлж мэдэхгүй байсан байлээ. Тэнгууд нь таны сонирхлыг, таны зан характерыг сонсоод тахнаа ийм стилтэй хүн юм шүү гэд гараад ирэхлээр бүр айгүй баярлдаг. Ийм стилээ тийм үү? Тийм баха. Би айгүй л тод өнгөнүүд өмсөд идэв гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар гарч ирдэг. Үлдчихэж байгаа нь юу вэ гэхлээр классик. Одоо өнөөдөр миний өмссөн байж байгаа пижак ч юм уу те. Яг нэг оффист явж байгаа, офисын дресс кодуудад таардаг. Энэ хүнийхэн зан характер нь ямар байдаг гэхлээр айгүй албарх уу? Ажил хэрэгч, яг цагаа барьдаг, зарчимч тий. Бүх юм тодорхой, товч тодорхой, минимал тийм зан характертай хүмүүс байдаг. Ингээд дүрслээд хилээд өгөхлөөр нэг тийм ялгааг нь гаргаж ирж болж байгаа хэвээр тий. Хувц завар гэдэг нь өөрөө зөвхөн ингээд бие халахлах ч юм уу эсвэл гой сайхан харагдах биш. Бас дотоод нөгөө хүн байгаа л шүү дээ. Хүний дотор чинь хүн байгаа. Тэр хүнийг ингэж илэрхийлж байгаа нэг илэрхийлэл юм уу те. Дотор байгаа хүнийг гадна харуулж байгаа нэг хэлбэр юм байна шүү дээ те. Гэхдээ хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдгийг нь л хэлж өгдөг хүмүүс нь гэсэн үг байхгүй юу? Би өөрийгөө жишээ нь мэдэхгүй байжгаад шал өөр сонирхолтой мөртлөө хувцас мэдэхгүй буруу загварын одоо жанрын ч юм уу хувцас өмсчөөд тэр нь ингээд сэтгэл зүйд нөлөөлөх хандлага байдгүй. Байлгүй ах уу? Байдаг. Гадаад цаг агаар өөрчлөгдөж байгаатай адилхан бид нар өглөө басаад ирэхэд ч гэсэн яг ингээд нэг юм өөр мэдрэмжтэй, өөр вайбтай байдаг штэ. Тийм үед ч одоо тэр хувийн стил гэдэг байгаа зүйл тусалж болдог байхгүй юу? Нэг хүн заавалчгүй нэг стилтэй байдгүй юм. Тэнгууд тэр хүний дотор ч надаа нэг юм хөөрхөн романтик эмэгтэйлэг хүнч байж идэг. Хаяа нэг тийм ширүүн төрмгийн өөрийнхоороо хүнч байж идэг. Албархуу ажил хэрэгч тийм хүнч байж идэг штэ. Тэгээд энэ гурван стилээ мэдсэн хүн хувцсны шүүгэндээ яг энэ гурван стилээ аваа тавьчихдаг байхгүй юу? Тэгэнгүүт та маргаа шүглээ сэрлээ. Таны мэдрэмж чи за би өнөөдөр тийм албархаг баймаар байна. Би жоохон эмэгтэйлэг баймаар байна гэж бодох юм бол одоо хувцсны шүүгэндээ байгаа эмэгтэйлэг хувцснаас авдаг. Хэрвээ та эмэгтэйлэг баймаар байхад чинь хувцсны шүүгэнд чи эмэгтэйлэг хувцс байхгүй байвал танд ямар татах вэ? Та болгонд явах хэвээр. Тэгээ яах юм та офисын хувцас өмсөд явах уу? Тэр үед танд ямар мэдрэмж төрөх вэ? Одоо иймэрхүү сэтгэл зүйн мэдрэмж те гэх нэг юм өөртөө итгэлгүй болох ч юм иймэрхүү мэдрэмжүүдээс давхар хааж сэрэмжилж өгч идэг гэсэн үг байхгүй юу? Хүний хувийн стилийг тодорхойлохдоо одоо юу юун дээр жишээ нь анхаардаг вэ? Би зан характерыг нь тэмдэг нэрээр та өөрийгөө тодорхойлоод хэлээд өгөөч гэд асуудаг. Хэрэг өөрийгөө буруу дүгнжээвэл яах вэ? Хаалт үсгэцэн. Ингэдэг тиймэрхүү тохиолдлууд бас байдаг. Яг өөрөөс нь та өөрийгөө тодорхойлоод хэлээд өгөөч гэж асуухад цог товсно. Тэ хэлж өгч чадахгүй. Ажлын ярилцлага ч юм шиг тиймэрхүү мэдрэмж авдаг үе байгаа. Тийм үед нь илүү хоббиг нь асуудаг ч юм уу те. Та ямар хоббитай, юу хийх дуртай, ямар дуу сонсдог, ямар кино үздэг, ямар ном уншдаг гэдэг ч юм уу те. Тэр мэтчлэн тэр хүнийг судалж эхэлдэг байхгүй. Тэгээд ер нь та өөрийнхөө дотор намайг оруулж хийж, би тань шиг өөрийгөө мэдэрч хийж, таныг хувцалж чадна гэсэн. Тийм. Хувийн стилээ за тодорхойлчлоо. За тэнгуүтээ бас одоо хувцсны тренд бас байгаад байгаа шүү дээ тий. Энэ бүгдийг бас хослуулж базаж дүгнэлт гаргадаг бах тий. Гангаралтын зэрэг гэж нэг юм бий. Гангаралтын зэрэг. Тэр нь юу вэ? Сонсож байгаагүй юм байна. Сонсож байгаагүй. Энийг тодорхойлохгүй бол буруу ойлголцох гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт тэр хүнийхээ стилийг тодорхойлчлаа, ойлгоцсон тий. Гэхдээ тэр хүн хэр зэрэг ганган өдөр тутамдаа явж чадах байгүйг гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг байхгүй. За тэгэнгүүт эмэгтэйчүүдээс асуудыг хамгийн их гоёод очиж байгаа нь шинэ жил. Тэ? Жилдээ нэг удаа шинэ жилдээс толтол нь гоёол очдөг шүү дээ. За тэр нь тэр хүний гангаралтын 100% дээцэг нахана. За тэгэнгүүтээ зүгээр одоо хувцсгүй байгаа үеийг нь 0% гэж үзвэл та өдөр тутамдаа хэдэн хувь гангаралттай явдаг юм шиг байна гэж асуудаг. Нөгөө шинэ жилд ордог ч зөө. Өдөр тутамдаа хэдэн хувьтай явдаг юм шиг байна. 20% юм болов уу? 20%. За тэгэнгүүт нь асууна. За тэгвэл та одоо стилистийн үйлчлэгээ авч байгаа мэдээж та өөрчлөлт хүсэж байгаа. Мэдээж та илүү зоригтой баймаар байгаа. Тэгэхээр 50% өсгмөр байна уу? 70 руу өсөх юм уу? Хэд рүү өсгөж чадах юм шиг байна гэд сэтгэл зүйн байдлыг нь асуудаг байна. Та хэд болгомоор байна? 80.
Удлаа. Яг нэг 50 мавтай яхад болчих واخ уу. Тийм. Хитрхи бас өдөр тутамдаа гангалал, нүүрээ тод будаал яваад байхаа ер нь бол хүсдэггүй. Одоо угаас бас орчин үед бүсгүүчүүд маань аль болох минимал хэв шинжийг тийм нүүр бодолтондаа ч гэсэн бас хэрэгжүүлж шингээдэг болсон. Тэгэхээр хоёулаа минимал гэснээс нэрээ минимал стилийн тухай бас гоё ярьчих. За тэгээ максимализм гэж байгаа. Минимализм гэж байгаа тийм. Максимализм нь одоо яг нөгөө нэг ангарлалтын 100% дээрээ яваад байдаг гэсэн үг. Минимализм нь яг ингээд багасаад 20% дээрээ өдөр тутам 20% дээрээ байсан ч тэр нь өөрөө загварлаг харагдаж бас болдог. Аксессуаргүй ямар ч акцентгүй байх тусмаа загварлаг болгодог тийм стил гэж байдаг. Тэр нь одоо яг нөгөө яриад байгаа минимализм гэж байгаа тийм. Зүгээр л нэг бол цагаан тэгээ дээрэс нь нэг цэхэр ч юм уу. Яг адилхан хоёр сороочгийг дээрэс нь давхарлаад өмсөхөд адилхан минимал шүү дээ тий. Илүү тийм лого, илүү хий байхгүй. Гэтэ зүгээр тэр хоёрыг давхарлаж өмснөөрөө минимал мөртлөө загварлаг харагдаж болдог. Минимал ч юм уу эсвэл одоо 90-ад оны хувцас загвар бас эргээд модонд орж байгаа гэдэгчлэн нөгөө Кэрлин Кеннедигийн бас хэм маяг эргээд олдны анхаарал татдаг шиг байна. Тэр тухай гоё үдштэй сонирхолтой. Өөрийн гэсэн стилтэй, өөрийн гэсэн яг нэг тийм өвөрмөц хэм маяг хувцлалттай олонний танил хүмүүсийг стайл айкнууд болгочдөг. Одоо Audrey Hepburn байна тий. Audrey Hepburn болохоор нэг юм яг л өөрийн гэсэн стил. Балерин өмсөөл 4-3 гэж ярьдаг юм богинохон өмд өмсөөл. Яг тэр нь л ингээд шууд нүдэнд харагддаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан одоо Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Кеннедигийн бэр Кэролин Кеннедигийн стил яг одоо 90-ад оны минимализмтай уягдаад байгаа учраас стайл айкон болсон гэсэн. Тэгээд тэр Кэролин Кеннедийн яадаг байсан бэ гэхээр ямар ч илүү дутуу аксессуар байхгүй. Хувцсан дээр нь ямар нэгэн тод өнгө байхгүй, дандаа байгалийн өнгөнүүд, зөөлөн өнгөнүүд байждаг. Тэгээ хувцсных нь суулт нь биеинд нь маш гоё төгс суудсан байдаг. Basic хувцсны шүүгээний basic хувцснууд ямар ч тийм акценттай капсул болгоод байгаа юм характер байхгүй гэсэн. Ер нь бол саяны стилүүдээс классик стил рүү арай ойрхон, тийм стил рүү минимал явсан гэсэн. Элегантны одоо цэвэрхэн энгийн мөртлөө бас үнэтэй харагдаад байна шүү дээ тий. Тэр стил нь өөрөө хувцалтаасаа болж тэгж харагдаад байна уу? Эсвэл тухайн хүндээ бас учир байгаад байна уу? Тэрэн дээр ялтчгүй хувцсны материал ороод ирж байгаа юм. Хувцс нь маш сайн чанартай материалтай. Суулт сайтай байна гэдэг чинь л тэр хувцсыг аюу гой үнэтэй харагдуулаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь мэдээж тэр персонагийн тэр хүнийх нь юу байгаа л та? Харизм байгаа. Харин тийм тэр их чухал. Тэгээд энэчнээс үүдээд би үзэгч нартай хэлэхэд өөрийн гэсэн яг нэг тийм детейлээ олох хэрэгтэй. Одоо тэр стайл айкнууд юугаараа тодорч гарч иж байна гэхээр яг өөрийгөө мэдээл яг нэг юм уу хоёр л тийм детейл дагаж орж ирээд байгаа байхгүй. Кэролин Кеннеди чинь тийм энгийн хувцсмсууд байгаа мөртлөө хар шил зүүдэг. Тэнгуудаа нэг юм пявер опера шиг зүгээд байгаа штэ жоохон барын ирээн туяатай. Энэ хоёр нь айгүйх айкон болоод байгаа гэсэн үг. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтер байдсан шүү дээ. Тэр эмэгтэй болохоор яг ийм тайрвал үсний засал тэгээд харнууд шишил. Яг ийм детайлууд явдаг байхгүй. Энэ мэтчлэн зүгээр л та өөрөө ямар ч стилтэй байсан, ямар ч зан характертай байсан, яг юу ч хийдэг байсан, өөрийг чинь тодорхойлж чадах нэг юм уу хоёр юмдаа болчих хэрэгтэй. Тэгээд тэрийг өөртөө итгэлтэйгээр давтаад авах тусмаа хүн яг тэргээр өөрийг чинь таньдаг болгох буюу өөрийн гэсэн брендингтэй болж байгаа гэсэн. Маш олон юм ингээд толгойд эргэлдээл аксессуараас хэсүүлээл тэгээ хувцс өмд гутал гээл бүх юм л одоо загварыг тодорхойлдог. Мэдрэмжээс гадна бас мэдээж яалчгүй мэрэгжлийн үний зөвлөгөө авахаас өөр арга байхгүй. Маш буянтай ажил хийд юм байна. Баярлалаа. Тэгэхээр энэ олон зүйлүүдээс за жишээ нь одоо минимал гэдэг чинь дээр нь одоо максимализм гэж байгаа шүү дээ. Тийм макс тэнгүүтээ дахиад одоо классик загвар өөр ингээд өчнөө олон загварууд энэ дундаас яг өөрийгөө ингээд бүрдүүлж болоход бас нэлээд хугацаа шаардах байхаа тий. Стилистийн үйлчлэгээ бол 2-3 хоногт л яваад дуусчдаг. Тэгээ 2-3 хоног явахдаа бүтэн удирлынхаа хувцсыг нь бэлдээд өгчдөг. Угаасаа стилистийн мэрэгжил угаасаа өөрийн чинь хэлснээр маш их сонголтын дунд төөрж бодлоод стрессээд хэцүү байгаа тэр асуудлыг шийдэх гэж гарч ирж байгаа байхгүй. Тийм болохоор мөнгө санхүүгийн хэмнэх гэж хичээдэг. Тэгээд тэр хүний стресснээс нь дагах гэж хичээдэг, тий. Цаг хугацааг нь хэмнэх гэж хичээдэг. Тийм болохоор маш хурдан хугацаанд тэр хүнийхээ цаг цавыг харж агаад нэг за 7 хоногийн хугацаанд тэр хувцсны шүүгийг бэлдэж өгөхийг хичээдэг. Тэгэхээр маш цаг хугацаа айгүй хэмнэгддэг. Өөрөө
дэлгүүр ороод энд болох юм болов болохгүй юм болов гэд яваад байдаггүй л гэсэн үг л дээ. За яг эмэгтэй хүн болгоо ингээл ер нь бол тодорхой хэмжээгээр бас өөрийгөө жоохон голох те эсвэл өөрийнхөө бас нэг өөсөвтэй талуудыг мэдээ тэрийгэ нуух маягаар бас хувцалтай шүү дээ. Тэгэхээр энэ зөв юм уу буруу юм уу? Илүү одоо за би чинь одоо хэвлийн хэсгээрээ жоохон таргалтай байлаа гэхэд энэвэрээ жоохон ингээд өргөн ч юм уу тийм өмснө. За эсвэл одоо жоохон өргөн өмд өмсөх ч юм уу. Эсвэл тэгээд нууж хувцлах ёстой байд юм уу? Эсвэл эсэргээрээ байх ёстой гэдэм үү? Миний хувьд бол аль талаар нь ашиглах гэж хичээдэг. Хэрвээ үнэхээр харахад гой харагдаад байхад тэр хүн маань өөрөө тэрийг өөтөө юм шигээр энэ таалагдахгүй байна гэвэл сэтгэл зүйн асуудал байна гэж үзээд илүү их гоё үгээр дэмжиж эхэлдэг байхгүй. Үгүй гоё харагдаж чинь танд гоё зогч чинь энэ хэсэг чинь гоё юм байна гэх байдлаар сэтгэл зүйд нь нөлөөлөх гэж хичээдэг. Үнэхээр яг ингээд харагдаж байгаа тий шаардлагатай тохиолдол байх юм бол тэрийг нь стилистийнхаа нөгөө онол практик ашиглаад бие хэлбэр байвал 9 цаг бие хэлбэрлөө төлөвлөгөө явуулдаг ч юм уу тий хувийн өнгөн дээр нь ажилтдаг ч юм уу тиймэрхүү байдлаар аль алинаар нь орж ирдэг гэсэн. За түрүү минималист гэд хоёлаа минимализм гэд ярьсан тий. Тэгэхээр нөгөө энэ нь нэг талаараа мөнгөө бас хэмнэх гээд байгаа. Тэгээ цөөхөн хувцаар олон лөг бүрдүүлэх тэгээд бас гоё цэвэрхэн энгийн харагдана. Гэтэ бас дончтой тий тэр чинь. Нөгөө талаараа бас илүү одоо үнэтэй ч гэх юм уу санхүүгийн хувьд бас арай их мөнгө зарцуулагдаад байна гэсэн нэг хоёр туйл тийм нэрээ явагдаадсэн л дээ. Энэ дээр та ямар байрсан гэдэг. Хувь хүнээс нь өөрөөсөө шалтгаална. Тэр хүн илүү чанартай, цөөхөн тий удаан хэрэглэгдэхээр тийм хувцас нэг дор амаар байна уу? За тэгвэл мэдээж мөнгө шаарддаг нь шүү дээ. Эсвэл зарим зүйл нь үнэтэй байж болно. Одоо хүмүүс дийдэж шүү дээ. Гутал илүү чанартай байх хэрэгтэй гэдэг ч юм тий. Тэгвэл гутлан дээр илүү их мөнгө өрөөд бусад нэг улирлын чанартай трендээс олж солигдож байгаа тийм хувцснуудтай арай бага мөнгө заръя гэдэг ч юм. Тиймэрхүү байдалтай байж болно. Минимал гэд тэгэхээр хувцсныхаа тоог багасгаж болж байна. Бид нар хүсээгүй яг айгүй замбраагүй тэг сэтгэл хөдлөлийн худалдаа авалтууд маш их ихэд. Хотны шүүгээ зөндөө хувцастай байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр тоог багасгаж гин гэдэг чинь дагаад санхугаа хэмнэж байгаа гэсэн. Тэгэхээр ашигтай байгааз. Color Me Beautiful гэдэг нэг ном 1970-ад он гарч ирсэн. За тэгээд тэр номон дээр юу яадаг вэ гэхээр яг нэг юм essentials хэрэгтэй 16 хувцсны чагсаалт байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг би монголоор болохоор цайны ганцууд гэж нэрлэсэн. Цайны ганцууд аа. Яг цайны ганц нэг пижактай, цайны ганц нэг сувтай ч юм те. Иймэрхүү байдлаар яг 16 хувцас байхад л 45 лөг бүрдүүлж болно. 45 давхцаагүй тоогоор өдөр тутам дааж өмсөж болж байна. Илүү альбом офстой ч өмсөж болж байна. Тэр хүн хувь хүнийх нь амьдралын нэмлээс болох нь шүү дээ. Болцоонд ч өмсөж болж байна, ивентэд ч өмсөж болж байна гэдэг ч юм. Энэ мэтчлэн яг 16 суур хувцас авсан байхад болно гэж үздэг байхгүй. Хэрвээ юпг өмсдөг бол юпг орж ирж болж байна. Өмд орж ирж байна. Өмд нь орж ирэхдээ нэг хоёр өөр өмд орж ирдэг ч юм те. Нэг нь джинсэн, нэг нь брюкэн, пижак орж ирээд топууд бас ингээд нэг нь байруу, нэг нь жоохон цацагтай ч юм уу. Ингээд нэг юм жоохон төрөлжүүлсэн байдлаар гурван дээрхийн топууд орж ирээд тэгээ гадуур хувцсыг болохоор нэг урт, нэг богино гэдэг байдлаар гутал нь болохоор нэг хэсгэдээ гутал, нэг бие хөвгөл дэвтэйхэн нам ч юм уу те. Нэг урт үргэлтэй. Иймэрхүү байдлаар яг зүгээр л зайлшгүй хэрэгтэй гэсэн хувцас төрөлжүүлээд авах хэрэгтэй. Тэгээ тэрийг айлгах бага болгож 15 хувцас ч юм. Тиймэрхүү байдлаар шийдэж байна. Өнгөний хувьд бол илүү зүгээр одоо яг нэг өнгөөрөө дагнах бах те 90 алагдсан нэвчтэй биш. Зүгээр цагаан центгүй юм болгож байгаа. Одоо хэдүүл яг нэг хувцсны шүүгийнхаа суурийг бэлтгэх гэдэг байгаа болохоор илүү материал, илүү биеинд суух суултыг л харна гэсэн үг. Тийм принттэй эсвэл тод өнгөтэй хувцснуудыг дараа нь нэмдэг гэсэн үг. Зөв. Энэ суур байхгүй мөртлөө тод хувцснууд байгаад ахаар өмсөх юмгүй санагдаад байдаг байхгүй юу? Суур нь байхгүй учраас 1000 олон тод өнгөтэй юмнууд байлаа гэд та гой загварлаг хүсэлж чадахгүй яагаад тэгэхээр суурэ бэлдэх ёстой. Суурэ бэлдсэний араас бол өстой принтүүд оруулж ирж болж гин, гой фактурууд оруулж ирж болж гин те. Тиймэрхүү байдлаар явдаг гэсэн. За өнөөдрийн ярилцлаганд маш сонирхолтой сэдвээр бас хэдүүлээ ярилцлаа. Тэгээд төгсгөлд нь стилист маань үзэгчтэй гой хандаад яг хувийн стилийн тухай нэг тавьчих гоё хэлээд тосгоч тий аялаа. Хувийн стил гэдэг нь хувь хүний өөрийнх нь дотоод ертөнц нь яг ямар хүн байна вэ гэдгийг нь гадаад төрхөөр нь хувцаар нь илэрхийлэх гээд байгаа зүйл байдаг шүү. Тийм болохоор өөрийнхөө зан характертай илүү тохируулан бусдад өөрийгөө илэрхийлж агаарэ гэж хэлмээр байна. За баярлалаа үзэгчдээ. Ингээд гэрэлтэй цаах нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За хувийн стилистийн талаар
мэдээлэл сонирхолтой бас үзэж харлаа ш та тий. Бодоштой юм байна. Бодоштой юм байна тий. Эмэгтэй сайн найзтай байлаа гэж бодоход за чиний бусад төрлийн найзууд чи ер нь дийлэнх нь эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу тий. Тэнгүүдээ тэр дотор бас нэг юм одоо философи гэж байгаа штэ. За ийм төрлийн шудраг шулуун замтай гэдэг ч гэнэ үү. Ийм их төрлийн одоо философи зүрх найзуудын хувьд бол юу вэ? Заавал миний найзуудын ихэнх нь эрэгтэй. Амьдрал дээр бол сошиал дээр бол 57% нь байсан уу? Эмэгтэй найзтай юм билээ би. 57% нь одоо намайг эмэгтэй ундаагадаг. Би эмэгтэй хүний найзын хүсэлтийг авсан байгаа. Чаавас юу л бодож авсан энэ 57% да. Тэгээд би бол нэг тийм эмэгтэй хүний манай одоо алдармаа өчлөж үчиж чинь. Алдармаа ус их гоё. Муухай ирүүнэс дээр яриул ярьчин, шоудуу шоудчин, үннийг хэлүүлэх чинь те хүний дунд хов зөөгөөд байхгүй. Үндэ найс байдаг. Би бол муухай эрэгтэй хүн шиг тийм найзтай л бол байвал эмэгтэй хүнтэй бол хаан ч хизээч хинтэй ч хамаагүй нөхөрлөнө гоё найз ав гэж бодоол юм. Тэгэхгүй нэг зэв нэг хорчин байдаг шүү тий. Ихнэр лүү нэг залгаал өөр мессенжер явуулаад тэнд явж ийлээ. Ар тийм анзаарч гин үү? Тийм бас найзууд байна шүү. Тэрийг бошуухан амьдралаасаа нэсгэлтэй байгаа шүү. Сая төмөө тэрийг бичлэг боллоо. Тэгс чи би найзаараа бахархлаа. Би ч нэг сагсал зал ингээл найзууд гэл ингээл алгуулна шүү дээ. Тэгэл тэд нэртэйгээ муушгтана тийг н анд манд гэж юм хөдөө гадар. Яг сая ингээ бичлэг болоход төмөө над хэлсэн байхгүй. За ядаж нэг 2 3 найзаа гин төмөөл гэсэн чи ямар олон хүрээлэлтэй, ямар олон найзтай юм. Намайг гээд ирсэн хүн нэг ширхэг алга. Манай ихнэр баг хүү 2 л байна тийм дотор. Гэтэ яг хөө зүгээр нэг гимн яг хөө битэрийн найз ус тийм дундын найз. Бас шээр найзууд болчихжээ бас яг хөө тий. Тэгтэл төмөөл пресс барьсан байхгүй бит хоёрт. Бит хоёр шок уйлаад тий. Даралт гэсэн чи толгой манд даралт мандцаад бүр тийм байна. Хүн гинт хөөрж эсвэл гинт ингэ сэтгэлээр унж болдгоо гэдэг чинь тэр үний юм билээ шүү дээ. Тэгээд ингээд дараа надад хүүшээ ямар гоё юм бэ найз маань хэлчихсэн байхгүй. Тэгтээ ингийн багс үлдээ магадгүй эрэгтэй хүний найзууд нэг тийм хайнг байдаг. Хайнг дүүрээ орхичдаг тий. Нөгөө талаасаа. Одоо угаасаа л мангаралдуу манайхан ч. Бидний нэг найзууд бацаанууд гэдэг нэг групп чат байдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэрэнд нэг нь бичиж байгаа. Хөөе хідэн хүн үзэх юм бэ? Плетээ эрт авъя. Тэгээ хідэн дөгрөг цуглуулж сөрөлтүүдийн тоглолтын дээр нь дурсгалын мүлдээ өхөө хэдүүлээ гэж бичиж байгаа. Би тэр групп дотор байж байгаа шүү дээ. Мохоо мангарууд чи тийм. Тэгээд бичсэн нөхөр өөрөө гараа авчлаа. Группээсээ. Тэгсэн чинь намайг блоклоод тэгээд дундаа ярьж байгаа юм гинэ. Иш чаавас өөрөө биччихээд өөрийгөө блоклоо гараа авчиж байгаа шүү дээ. Бэм мангар тийм хайхрамжгүй тийм. Гэтэ яг амьдрал тулсан юм дээр бол дараал гал шиг байдаг штэ. Би нэг аавыгаа би юм байхад би тэр үед нэг машин нэг дунд аврын жижиг машин болсон. Аав жоохон би таарав. Имлэгээс харахад бити тааруулаарай гэхэд одоо сая тэр өөрийгөө блоклоод гардаг нөхөр штэ. Тэр нөхөр надад машин өгөө. Би барьж үзэмш тэр том 570 гэдэг машиныг анхудаа тэгээ суудлын халт юм нэг юм байна. Чи аавыгаа имлэгээс ав. Аав чинь гоё байг. Миний хөш ингээ том машин. Маань мөргөлчүүл яах вэ? Хамаагүй яв гэд. Ер нь бол тийм гоё байхгүй. Гэхдээ яг тийм нарийн нандин чимхлүүр юм дээр тэгээд мангасгаад байдаг чинь. За таар маань одоо ингээл хүүхдүүдтэйгээ сайхан зүрхээ гэл ингээл гэрте байж штэ тий. Тэгээ хүүхдүүдээ хитэн цагт унтуулад гэр бүлийнхаа хүмүүстэй хитэн цагтаа орондоо орж ер нь яаж юм? Халуун ч өөр амьсгал одоо бүрдүүлж чадж байна. Орж байна. Энэ их ажлын хажуугаар ер нь яаж амжуулж байна? За ийм байгаамаа. Тэр бол ийм хичээлтэй өдөр хүүхдүүдийг бол 10 цаг гэхэд нь орлоо нь оруулж байгаа. За өрөөгөө ингээд хаагаад унтцгаа. Тэ өглөөнийх юм. За тэгээд муу ялхтайгаа үлднэ. За тэгэл тэр чинь унтахыг бас хүлээнэ. Гэж унтчихноо гэж. Гэж үтэл би хорхирсан байдаг. Болцоод байгаа одоо ерөөс. Ер нь бодит байдал тийм л юм шиг. Харин тийм. Тэгэл тэр чи яах вэ? Заримдаа бас тэр юм уу
Хүүхд чинь нойр дийлээд би тэрийг ялна штэ бас тийм. Эхнэртэйгээ хоёулахнаа бас үлдэн штэ гэж тэгээд. Бас нэг хаяа нэг гоё цуслан дээрээ ингээд хүүхдүүд амарцсан хичээлтэй байх үед эхнэр дээр нэг багыгаа аваад очил л да. Тэгээд чинь гуруулахлаа тийм. Одоохондоо манай хүч мэдээ ороог байгаа юм чинь би юутай явж гин үү тийм. Ямар юм нөмрөөд явж байна юусэн мэдэхгүй штэ. Чигэн байглаа бас явна штэ хүн чинь. Манай бүсгүүчүүд хэрхэн одоо тэглэхэн дасгалуудыг хийцгээж байна. Яг одоо хийгээс сууж шүү. Яагаад ингэж асуусан бэ гэхээр одоо өдөш болсон байна. Манай дараагийн хэсэг бас эхлэж байна л та. Тэгээд энэ бол нууц биш нууц гэх хэсэг байгаа. Нэмэх 21 гэсэн товцголтой тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас үзэгчтэй илүү одоо бэлгийн боловсрал олгох үүднээс одоо үзэгчтэй бас асуудалтай зориул бэлтгэж байгаа юм. Тэгээд манай хөтлөгч сүлдээ маань сая кигэл гээд асуусан учраас сэдвэн кигэл юм байна тийм ээ. Яг зөв. Тэгэхээр хөтөлбөр бол дараагийн хэсэг болох нууц биш нууц хэсгээр үргэлжлэнэ. Тэгээд өнөөдрийн хөтөлбөрт маань цаг зав зориулан ирсэн жүжигчин, дуучин, сөрөлт. За дуучин Төмөн Үлзий нартай баярлалаа мөн удахгүй болох гэж байгаа, хийх гэж байгаа тоглолтод нь амжилт хүсье. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Бас их гоё сонирхолтой юм гоё нэвтрүүлэгт орчлоо шүү тий хоёлаа. Нуу цаач ярьлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг ийм айхтар юм ярьдаг болсон мэдээгүй шүү дээ. Ингээл гоё ахнар ингээд мэдээг уншчаал тэгэл хоёр хүн уудаас ингээд соёлын тухай яриад нуу өв тэгчийн тухай ярьдаг чи одоо ч бас өөрөлдсөн юм. Гоё шүү дээ бас. Залуу шудраг хандсан гоё нэвтрүүлэгт орлоо. Баярлалаа. Бид хоёр 12 жил та бүхэндээ сайхан уран бүтээлүүдийг хүргэх гэж 12 жил хөдөлмөрлөжээ. Тэгээд 12 жилийнхэн одоо сайхан уран бүтээлүүдийг та нартай дүгнүүлэхээр 4 сарын 22-нд Монгол Бүхэн Өргөн та нарыгаа хүндэтгэн урьж байна. За үзэгчтэй гэрэлтэй цонх хөтөлбөр үргэлжлэн нууц биш нууц хэсгээр хүрэх болно. Үчимэнд гэрэлтэй цонх үргэлжилж байна. Энэ бол нууц биш нууц. Өнөөдрийн зочноор Ласанта эмнэлгийн үүсгэн байгуулагч, сексологч, кегл тренер Болормаа ирсэн байна. Танд энэ үчи мэндийг хүргэе. За энэ үчи мэнд хүргэе. Кегл гэдэг үгийг ер нь дийлэнх эмэгтэйчүүд бас мэддэг те. Тэгсэн мөртлөө яагаад заавал өдөр тутамдаа амьдралдаа хэрэгжүүлэх ёстой юм бэ? Тэгэхээр кегл гэдэг үгнээс бүгд хамтдаа эхлэе. Одоо амьдралын чанар аз жаргал гэж яг юунд оршдог юм бэ? Хүн яг одоо сэтгэл хангалуун аз жаргалтай урт удаан амьдрахад одоо тий бид нар ч юу хэрэгцээтэй юм гэдгийг одоо нэн төрөнд бид нар ярахаас өөр аргагүй. Хүн эрүүл бэжэж аз жаргалтай амьдрна гэж үздэг. За тэгвэл хүний бие организм дээр ер нь нийтдээ хэдэн өвчин үүсдэг гэж боддог вэ? Одоо байгаа бүх эрдэнэ дээр л өвчин үүсэх боломжтой шүү дээ. Тэгэхээр нэг дунджаар одоо дэлхий дээр судлагдсанаар нэг 500 орчим өвчин үүсдэг гэдэг багхгүй юу. Тэр нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчнүүдээр судалгаа хийгээд нөгөө амьдралын чанар дээр шууд нөлөөлдөг 10 өвчнийг жил болгон судалж гаргаж ирдэг багхгүй юу. А гэтэл энэ 500 өвчнөөс нөгөө эхний 10-т орж байгаа өвчин дотор ямар өвч ордог вэ гэхээр хамгийн нэгдүгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шээс задгаарл. Тэ 500 өвчнөөс 10 дотор шээс задгаарл. За бэлгийн үйл ажиллагааны алдагдал буюу бэлгийн харилцаанаас дур таашаал авахгүй байх. За 3 дугаарт нь бидний нөгөө хэлдгээр цаамах хэрэг гэдэг чинь гэмрөө өвчин. Тэгэхээр бүхэл бүтэн тэр маш олон эрэгтнүүдээс 500 өвчнөөс 10 дотор нь бидний нөхөрчгүй эрэгтний тэ 3 өвчин буюу 3 асуудал нөгөө амьдралын чанарт шууд нөлөөтэй гэдгийг ингээд жилээс жил байнга тогтмол ингэж судлаа гаргаж яадаг байхгүй. Кегл гэдэг ойлголтыг ярихын өмнө бид нар энэ кеглийн дасгалыг хийснээр шууд амьдралын чанартай шууд хамааралтай гэж үзэх хэрэгтэй. Тэр маш олон эмч нар, сексологч нар, тэ гэр бүл судлаач нар ч гэдэг юм уу те. Энэ кегл дасгал бол амьдралын чанарын дасгал те. Амьдралын чанарын эрхтэн, амьдралын чанарын булчин гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ би ч гэсэн одоо энэ Монгол улсдаа яг энэ нөхөрчгүй эрхтний одоо тий тодорхой судалгааны ажлууд энэ кегл дасгалын соёлыг энэ нөхөрчгүй эрхтээ яагаад асуудалтай бол тэрнээс яаж сэргийлэх яаж юм уу эсвэл аргаар хэмжлэхийн гэдэг одоо эмнэлгээ үүсгэн байгуулад 11 жилдээ тууштай ингээд ажиллаж байна. Тэгэхэд бол ингээд нотлогдчих жоохгүй. Бүр 11 жил ажиллах битэл 1 жил ажиллаад нотлчих жоохгүй. Ерөөсөө л бидний аз жаргалтай, элэг бүтэн, эрүүл, сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй тий амьдрахад одоо хамгийн чухал эрхтэн чинь бидний арц хөрөлийн булчин юм байна. Тэ эмэгтэй хүнд ч байдаг, эрэгтэй хүнд ч байдаг арц хөрөлийн булчин. А тэгвэл энэ арц хөрөлийн булчин эрүүл хэвийн байлгадаг, доголдуулдаггүй, алдагдалд оруулдаггүй, бусад энэ нөхөрчгүй эрэгтнүүдийг асуудал өвчлөлд өртүүлдэггүй хамгийн суур чухал булчин чинь ерөөсөө
Энэ харцгийн булчин энэнд хэрэгцээтэй хэвэн байлгадаг дасгалч ерөөсөө кеглийн дасгал. Нэгсэндээ одоо юу гэдэг нь бэлгийн амьдралдаа асар өндөр ач холбогдолтой тий. За өөрийн одоо хувь хүний дур тавилтанд бэлгийн насжилтанд маш их чухал ач холбогдолтой. Бид нар одоо юу гэдэг хоол идэхгүй уус уухгүй ер нь хэдэн хоног одоо явж чадах уу? Бас нэлээ явж штэ тий. Ер нь бол гэтэл хөтгөжигнээ гадагшлуулахгүй хэд өдөр явах уу? Чадахгүй штэ тий. Тэгэхээр энэ ч юурээс анхаагч бидний хамгийн чухал тий өдөр тутамдаа маш олон удаа 7-оос 12 удаа хийдэг нэн шаардлага бие организмын бодисын солилцоотой салшгүй хамааралтай энийг зохицуулж яадаг үндсэн гол булчин чинь нөгөө кеглийн булчин болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мэддэг байхаас өөр аргагүй. Дотор байдаг учраас дүлийн эрхтэй учраас тодорхой хэмжээгээр асуудал үүсчихэд олон жил асуудалтайгаа мэдхгүй явааддаг байхгүй. Тэгэл заавал олон төрөхөр заавал нас ахихаар тий заавал ийм гэж бодоод идэг боловч одоо бүр ингээд 10 жилийн хүүхдүүд хүртэл асуудалтай маш их асуудалтай хамгийн энгийн арга нь юу вэ? Хамгаалах арга. Одоо эсвэл ерөөсөө яг энэ ямар булчин хаана байрлалтай ямар үүрэгтэй юм те гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй. Өөртөө ойлгох. Тий ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь энгийн эрхлэх юм бол ундаг яснаас хойш ахаар сүүл рүү хөвлөд байгаа булчин шүү дээ. Бидний одоо давсаг эмэгтэй хүний умаа те шулуун гэцийг холбож дээр нь сойж байж идэг. Энэ сойж барьж байгаа байдлал доошоо сулраад ирэх юм бол насны хязгааргүй асуудал үүсчих жоох шээс задгаар ах те шүн шээх одоо давсаг шээстэй үлдэх дүлж шээгч гэдэг юм уу те нөгөө өтрийний булчингийн сулрал үргүүдэл цэвэршилт эрт үеийн хам шинжтэй цагаан мах эргэх за тэгээд энэтэй эн чинь зөвхөн бие организм дээр гэтэл энэтэй хамааралтай нөгөө сэтгэл зүй дээр өөртөө ихтгэлгүй байдал нийгэмд одоо оролцоо те тэгэхээр ингээ маш олон бие сэтгэл зүйдээ давхар нөлөөлж идэг гэтэл бид нар шалтгаан гэдэг ааш те нөгөө анхаарчд нэг гэртээ бид нар юуг ингээд анхаарах вэ гэхээр энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд яагаас сулардгийг гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй сулардаг шалтгаан юм. Тэр шалтгаан байж бид нар асуудалтай болно. Тэгэхээр шалтгаан нь өөрөө удаан буруу суух. Одоо хүүхдүүдийн хичээл арталт тийм сургууль горилж ингэж ингэж маш удаан хичээлийг олон цагаар хийгээ суулгачдаг. Тэ хэвлийн тархалт одоо хүүхдүүд багасаа асар их хэвлийн тархалтай байна. Өтгөө хаталт. За сүүлийн жилүүдэд бол өтгөө хаталт одоо нэмэгдэл байгаа. Бүр ингэж жоого 2-3 настай хүүхд хүртэл өтгөнөө гадагшлуулж чадахгүй ингээд эмнэлэгт ирж байгаа байхгүй юу. Суултуур дээр хүртэл суухтаа буруу сууж бийцэж байна. Удаан уцтай байж байна. Тэгээ инстинкт дээрээ тэр 30 минут уц бариад удаан суучаар 30 минут түлэх гэдэг рефлекс үнэхээр нөгөө хүүхдэд чинь үүсчихэж байгаа учраас нөгөө жоохон хүүхдийн чинь одоо уцыг байруулаад жоохон хүүхдийг одоо юун дээр нь гошокон дээр нь суулгачихж шүү дээ. Тэгэхээр нөгөө жоохон хүүхдийн хөөхөн хөгжиж яваа болчихно бас л ялгаагүй солирч ийна л гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэр шалтгаан асар их. Корсид одоо энэ баруун хувцас өмсөх, корсид хүртэл ингээд биеийг одоо тэг хөвлөгээр ингээд доошоо тааралт өгч байдаг гэсэн. Өдөр тутамдаа одоо кегл дасгалыг эмэгтэйчүүд бол яг ингээд боссон ингээл янз бүр хийдэг л дээ. Одоо гинт одоо эсвэл санахаараач одоо гинт одоо би жишээлбэл хийж лээ л та. Тийм үү? Тэгээд одоо ингээд хаан чамаагүй хийж болд юм уу? Эсвэл тодорхой бүр орон зайд одоо тий төвлөрч хийх ёстой юу? Яаж хийвэл ер нь үр дүн илүү? Яг энэ кегл дасгал гэдэг Арнольд Кегл хэмжээнд судалснаар энэ бол йогийн ч юм уу тий бусад дасгалын хослуулсан дасгал ердөөсөө биш тий. Энэ бол яг тэр гол дотор байгаа булчингийн дасгал гэж үзэж байгаа байхгүй юу. Тэр нөгөө бусад байдлаар хөгжүүлчихээр амьсгалын дасгалтай хамааралтай болчоор нөгөө булчингийн хүчийг одоо ер нь бол энэ кегл дасгалын ертөнцийн чинь тэгээ өтрийгээр эмгэгтэй хөө 10 жил хүртэл өргөж штэ. Гайхамшигтай тэр өтрийн дотор юм кегл боол игээд дороос нь жин татчихин тэгж эсэргүүцэж чадчих байгаа байхгүй юу тий. Одоо дээр эмгэгтэйчүүд бол нөгөө үнэгээ сааж явахдаа мал авахгүй тэр нүүдэл чинь соёл дотор нь хүртэл кегл тэр чигтээ шингэсэн. Эрэгтэй хүнд тэр морь мал унж байгаа тий морь унж байгаа тэр кегл тэр чигтээ шингэсэн явж идэг гэсэн. Тэгээ одоо бид нар тий одоо бид нар тэндээсээ хөндөрөөд эхэлчихээр нөгөө хөвчлэрээ бэлгээ харилцаанд насанд хүрээд ортлоо хөвчлэрээ. Бэлгээ харилцаанд анх орсон цагаас эхлээд нөгөө асуудал үүсэх байгаа штэ тий тэр булчин чинь нөгөө хүүхд гаргаж асуудал үүсгэхгүй ч байдаг юм уу тий. Ийм байгаа үедээ шууд кегл хийхэд айгүй амархан байхгүй. Зүгээр хүн ингээд за чи энэ дотроо ингэж мэдрээ ингээд чангалаа суллаад тэдэн секундээр бариад ингэдэг шүү гэж заагаад өчгөөр ямар ч үед хийж болтго ингээд суугаа одоо ярьж ахтаа ч хийж болно. Нөгөө яг асуудал үүсний дараа анхаарах хэрэгтэй гэж бодоод байдаг. Гэтэл энэ ойлголт чинь асуудал үүсгэхээс өмнө анхаарч хийх хэрэгтэй байдаг тий. Бид нар ингээд гараа атхаад одоо 5 секунд 10 секунд 1 минут ч барьж штэ. Тэгэхэд тэр булчин бас атхаад түгжээд нэг цаг ч явж болдог байхгүй юу. Одоо интернетээс яг хуу кегл exercise
exercise гэж хайхаар тасгалын техникүүд айгүйх гардаг байхгүй юу. Хийхгүй байснаас л дээр би бүр хийгээд ухаад судлаад тэгээ энэгээр бүр амьсгал гэдэг байхгүй юу. Амьсгалж ээж бид нар одоо асуудлын дараа асуудлаа шийдэн шүү дээ. Хосуудын харилцаанд юу яг хэрхэн нөлөөлтийн те тэр талаар бас гоё нээлттэй ярьж. Одоо надад бол нэг юм ажиглагдаад байгаа. Тэгээ юу вэ гэхээр монголчуудын бэлгийн насжилт гэдэг юм айгүй одоо буруу арай бага яваад байна. Тэгээ нэгсэндээ бэлгийн насжилт гэхээр бид нар хэдэн нас хүрэн за 80 нас хүрээ те 80 нас хүртэл өгн бэлгийн амьдралтай байх хэрэгтэй. Тэ энэ бидний бэлгийн амьдрал гэдэг бол зайлшгүй заавал байх ёстой. Тэгээ маш өндөр ач холбогдолтой одоо зүгээр яг л эрүүл мэндийн асуудал байхгүй юу. Монголчуудад нөхөн үржихгүй эргэтэн гэж л ашиглаад байгаа байхгүй. Энэ ерөөсөө нэг юм хүүхд олхол те нөхөн үржих зорилттой. Гэтэл энэ чинь ард нь маш их дааврын одоо зохицуултыг хийж идэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байх ёстой даавар нь эрүүл байх байдал нь кегл булчинтай шууд хамааралтай. А яагаад вэ гэхээр судалгаанууд байдаг олон орны. Жишээ нь гэхэд юу гэдэг эмэгтэй хүн төрснийхаа дараа дур тавь суртаач гэдэг юм уу тийм тохиолдлууд байдаг те. За эсвэл эмэгтэй хүн яг өөрөөрөө төрөх явцад хэдэн минут удаа өвдөж төдий чинээгээр бас дур тавьчихдаг. Ер нь. Тэгэхээр тэр дуур тавилт гэдэг бол ерөөсөө арцэг ёроолын булчин өдрийн булчингийн тэр эрэгтэй хүний бас тэр арцэг ёроолын булчингийн базлалт гэж шууд ойлгож болдог байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ нөгөө төрөх процесс дээр агшилт хэлэлтэн дээр маш их дааврын одоо тэ зохицуулт бас цаана явагдчихэдэг гэж үзчихэдэг. Сексологи руу ороод ирэхээр кегл булчин бол бэлгийн амьдралын хамгийн одоо амин зүрх болсон. Тэр бид нар мэдэж шүү дээ. Эргэтэн тогтолцоо ер нь ямар үед эрүүл байх юм? Цусны эргэлттэй тий цусны эргэлттэй боцин солилцоотой үед л эрүүл байна бүх эргэтэн. А тэр эргэтэн дээр одоо боцин солилцоо цусны эргэлт багасаал ирэх юм бол асуудал үүснэ тий. Нөгөө Франц эмчнэр маань Монголд ирж үзэж байгаад айгүй гоё зүйлүүдийг тодорхойлж ирсэн байхгүй юу? 2 удаа ирчихсэн. Тэгээ эндээс юу гэж гарч ирсэн бэхээр монгол хүмүүс бол халуун цустай. Тэ асар одоо өндөр түвшний гентэй хүмүүс байна тий. Монгол хүмүүсийн бэлгийн амьдрал болон тий тарих судлал дээр судалгаа хийхээс ингээд бүр нэг олон орны судалгаа хийдэг эмчнэрийн бүр хорхон үрээд байгаа байхгүй. Тэгээ энэгээр уг нь бол бид нар одоо хамгийн секси буюу тий хамгийн ихтэй одоо байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол хамгийн халуун өтрээтэй эмэгтэй монгол эмэгтэй байдаг шүү. Үх тийм үү. Хамгийн халуун одоо тий шатаатай эрэгтэй чинь монгол эрэгтэй байдаг байхгүй юу үндсэндээ. Тийм үү. Бид нар энийг гоё ашиглаж чадахгүй тий нөгөө асуудалтай болоод тэр нөгөө халуун цусны бас нэг давуу сул тал байдаг байхгүй юу? Донтолт их дарааталт их байдаг байхгүй юу? Тэгэхээр сайн чанар маш сайн байдаг халуун цуснд халуун тарихтай учраас бид нар айгүй оюунлаг халуун умаад өсөж байгаа тэр хүүхдүүд айгүй оюунлаг өснө. Энэ халуун цусаар тэжигдэж байгаагийн эргэтэн тогтолцооны чадамж гэж тий одоо эсийн нөхөн төлжих байдал чадамж хүртэл өөр. Одоо нөгөө бэлгийн харилцааны үед кеглийн дасгал хийж болдог тий. Тэр ер нь яг зөв үү, буруу юу, эсвэл хэрэгтэй байдаг уу? Угаасаа хэрэгтэй. Бэлгийн харилцаанд орж явахдаа эмэгтэй хүн кегл хийх юм бол олон удаа дур тавина. Ер нь бэлгийн харилцаач өөрөө эрэгтэй хүн хүснээрээ удирдах барьж чадчихагаад эмэгтэй хүн доор хаяж 3 удаа одоо дур ханаад тэрнээс дээшээ дур ханаад энэ одоо вин буюу одоо зохистой бэлгийн харилцаа байх ёстой гэж судалгаанууд байдаг байхгүй юу? Гэтэл одоо юу гэдэг нөгөө яг тэр олон удаа дур тавихаа эсвэл эрэгтэй хүний хувьд яг нөгөө хангалттай барихтай хүссэн үе хүртэл барихад яг энэ кегл дасгалыг л ажилуулдаг гэсэн. Гадны орнуудад бол ерөөсө бэлгийн харилцаанд ороод очиод үзүүлдэг. Бүр дур тавихын тулд те бас мэрэгжлийн эмчээр очиод одоо тэр цэрлийн цэгмэгээ жоохон цусны эргэлтийг нэмэгдүүлдэг юм одоо эмнэлгийн үйлчлэгийн төрөл байдаг байхгүй юу. Тэгэхээр өчнөө туслах юмнууд байгаа. Ерөөсө ингээд өөрийгөө ямар байхыг нэгдүгürt мэдэхгүй хоёрдугаарт нөгөө өөрийгөө айгу хэвэн байна, гоё байна, болоод байна. За эсвэл одоо тэгээд цэвэрсэн юм чинь юугаа хийдэ эсвэл хэдэн хүүхдийн гаргуу өгсөн юм чи одоо энэ айждیں ч гэдэг юм уу те. Иймэрхүү буруу хандлагаар ингээд одоо өөр зүйлээр ингээд хараад ах нь айгу буруу гэсэн. Тэгэхээр бас л чанаргүй бэлгийн харилцаанд орж байгаа. Тийм мэдхгүй одоо хамгийн аюултай зүйл ингээд чи гоё байсан уу, гоё байсан те. Тавьсан уу, тавьсан гэл гэдэг. Энэ гоё байсан уу, тавьсан уу гэдэг чинь нөгөө яг нийлэгдсэн хүнд бол шууд харагддаг, шууд мэдрэгддэг зүйл байхгүй юу. Тэр өөрөөсдийнх нь кеглийн булчин мэдрэмжтэй хөгжсөн байхад үнэхээр нөхөрчин таашаал ямар хөө авсныг шууд мэдэрнэ. Эрэгтэй хүн тэр кегл булчингаа хөгжүүлсэн байхад те гэр бэлэг эрэхтэй аягүй хүчтэй сайн одоо юу гэдэг нь булчин хөгжилтэй байхад эмэгтэй хүн тавьсан уу тэр эмэгтэй хүний өдрийн булчин
одоо эн чинь нөгөө орой гарч байгаа шүү дээ. Базалж гин үү, лугшиж гин үү те. Яг ямар одоо тэр дотор гэрц орж ирж гин хэр зэрэг тавьс бүгдийг мэддэг. Тэгээ эн чинь зүгээр асуугаал тийм байсан. За болоод байгаа юм би чадаад байгаа юм гэдэг зүйл ерөөсөө биш байх. За асууж байвал өстой гурилдэж гинаа л гэсэн үг юм шүү. Эмэгтэйч үү те. Тэр бид нар ерөөсөө л мэдлэг те. Эн чинь өөрөө яг л ялгаагүй одоо маш чухал хосын харилцааны хувь хүний эрүүл мэндийн те асар чухал мэдлэг байхгүй эрүүл мэндийн боловсрол байхгүй. Нийтлэгээрээ за энэ одоо асуудалд орохгүй тулд яах ёстой вэ? За хэдэн наснаас яах ёстой юм? За бүр бид нар ингээд янз бүрийн шалтгаанд олон төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгвэл нийтлэгээр нь дунд чинь яах ёстой юм? Шууд нэг. Тэгэл ерөөсөө шууд л кегл хий эсвэл секс шүү дээ. Одоо бүр үнэхээр те. За яг нөгөө одоо өвдөх хаталтаа тэрийг шийдгэж зөвлөн. Хилийн тархалтаа бол одоо туур хөвлөөгээрэй гэж зөвлөн те. Харшилтаа бол тэрийг гэхдээ энэ нөгөө одоо аргууд чинь зүгээр сулрахаас сэргийлж байгаа л нэг арга. Сайжруулж байгаа хэлбэр ерөөсөө биш. Сайжруулж байгаа хэлбэр чинь өөрөө кегл секс тэгэл өөр тийм ер нь бол одоо нөгөө тэр булчин чинь өөрөө ажиллаад цусаа шахаад ирэхээр шатаа чинь цусаар дүүрэл хөвчүүл гэдэг юм явагдаад бэлгийн ажиллаж эхэлчихэж байгаа байхгүй юу. Кеглийн дасгал одоо нөгөө бэлгийн харилцааны үед одоо эмэгтэй нь хийхэд эрэгтэйд нь мэдрэгддэггүй. За манай сүлдээ маань одоо тийм мэдрэмжийг авч ирсэн үү? Мэдрэгдэлгүй яах вэ? Тэр ч одоо мэдрэгдэн штэ. Тийм. Ер нь бол нөгөө дур тавилт гэдэг байгаа шүү дээ. Дур тавилтын төрлөд ч хүртэл өөрөө яа тодорхой олон одоо төрөлтэй шүү дээ. Тэгвэл яг нөгөө өтрээгээр дур тавих тохиолдолд бол зайлшгүй заавал мэдрэгдэх ёстой. Тэгээ хүмүүсийн хувьд эрэгтэй хүн бол одоо тэгэл угаасаа дур тавилтаа мэднэ тий. Ер нь өсвөр наснаас эхлээл одоо мэдчихдэг тий. Эмэгтэйчүүдийн хувьд нийтлэг дур тавилт гэдэг юу байдгийг мэддэггүй. Жохон сэрэл хөдлөө нөгөө түрүү хэлжсэн тий. Зүгээр сексийн бэлгийн харилцаанд ороход баг хөвчрөх процессыг дур тавилт гэж бодчихсон явж явах тохиолдол хүртэл байдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр секс хийх нь айгүй ач холбогдолтой гэдэг. Тэгсэн хэрнээсээ дур тавихгүйгээр бэлгийн харилцаанд орох нь ач холбогдол бас сайн биш болчихж байгаа байхгүй үндсэндээ. Эсэргээрээ байх нь. Тийм дур тавьж бэлгийн харилцаанд орох нь өндөр ач холбогдолтой болчдөг. Тэгэхээр ер нь яг дур тавих мөрчөд яадгийн тэг яг аль булчингаа ажилуулдгийн аль булчинд ямар мэдрэмж төрдгийн ямар шингэн хаанаас ялгардгийн бүгдийг нь ер нь энэ нэг бэлгийн боловсролыг бүгд авах хэрэгтэй. Тийм маш одоо маш чухал анхаарч ач холбогдол өгж авах хэрэгтэй. Илэрхий ингээд асуудал үүссэн эмэгтэйчүүд бас байдаг шүү дээ. Одоо хагалгаанаас үүдэлтэй ч юм уу. Тэр тохиолдолд одоо яг кеглийн дасгалыг хийх нь илүү зөв үү, засагдах уу, эсвэл бүр мэс заслын арга руу шилжих үү? Яг кегл дасгалыг Францад эмчилгээний нэгдүгээр арга, тий хамгийн чухал арга хизээж хайж болохгүй бусад бүх аргатай хослуулах хэрэгтэй арга гэж үздэг. Үндсэндээ мэсцэлд орсон ч кегл хийн. Тодорхой мэсцлийн арга энэ гэдэг чинь өөрсдөө зүрийн булчин чангалах энэ гэдэг чинь энэ дасгал шүү дээ, тий. Мэс засал хийгээд хүн булчин сүбэр болохгүй. Цусны эргэлт боцин солилцоо гэдэг зүйл чинь дасгал дээр тэ булчин дээр суурилж явж байгаа. Эсвэргээрээ мэс засал бол тодорхой асуудлуудыг шийдэж байгаа эмчилгээний нэг арга боловч яг кегл дасгалын үр дүн хэзээ ч нөхгүй. Тэгвэл эсвэргээрээ тэр мэс засалд орснороо тэр кеглийн дасгалыг хийдэг булчин гэмтээж болчихгүй юу? Тийм болно. Одоо миний эргэн тойрны эмэгтэйчүүд жишээлбэл оёлчи ойчхоор өстө гоё элэ гэл ингээл иймэрхүү одоо нэг нийтлэг яриануд байдаг байхгүй юу. Тэгэхээр зүгээр одоо кеглэр засагдах боломжтой зүйлийг шууд хагалгаанд ороод оюулчаар бас нөгөө талаас нөгөө булчингаа бас гэмтээчих тийм эрсдэл бол байгаа ах. Маш их байгаа. Хуурайших, бэлгийн харилцаанд ороход дараа нь өвддөг, завуурладаг, тэгэхээр бас гэмтэх тий. Тэгээ ер нь би нэг ийм юмыг хүмүүст одоо бодуулах айгуу дуртай. За магадгүй ингээд нэг юм 40 настай 50 настай хоёр эмэгтэй эрэгтэй хүмүүс байлаа тий. Бэлгийн амьдралдаа за нэг 20 настай орлоо. За 40 настай эмэгтэй хувьд бол нэг 20 жил ингээд нэх их олон жил тий бэлгийн харилцаа хийцэн, одоо 3 хүүхэд гаргацсан, нийгэмд эзлэх байр суурьтай нэг төлөвшсөн юм шиг санагдаад шүү дээ. Одоо би 40 таахгүй юу? Яг тгий санагдаж байгаа байхгүй жишээ нь. Тэгвэл хүний дундаж насалд бид нар за Монголд 160 65. Тэгвэл дэлхий дээр яаж Япон 94 тий ер нь ингээд дэлхийн хүмүүсийг дундажлахаар ер нь 80 нас ахгүй юу? Ер нь хүний төвтэй нас. Гэхдээ ер нь л хүний одоо дундаж нас шиг гэхэд тий 80 нас одоо Монголд 80-аас дээш зөндөө хүмүүс насалж ш тий. Гэтэл 50 настай одоо өөрийгөө одоо би цэвэршсэн юм уу болсон хөшин болсон тэр кегл мэгл секс мэкс хамаагүй гэж юусоо болохгүй 20-оос 50 нас хүртэл 30 жил байна. Тэгвэл 50-аас 80 дахиад 30 жил амар их олон жил. Одоо ер нь аль болох бэлгийн харилцаанд идэвхтэй орж иж бэлэг эргэтэн ч ирүүл байна гэдэг байгаа.
Тэгэхээр 80 хүрж бол 80 хүртэл бэлгийн харьцаанд тодорхой хугацаанд 7 хоногт нэгт ч юм уу орчиж ил гэдэг. Ингэж таны анхдагч тэр өтгөн шингэн гадагшлуулагч хүртэл ирүүлээ. Тааварч хүртэл тэнцвэртэй байна. Залуухан байна, ааштай ууртай байхгүй байна тий. Тэгээ бодохоор бид нар нөгөө тэр ажилбар одоо ойдол мис засал элдв янзын тэр өтрээ ир бэлэг эрэхтэн шатоонд гээл шахах махах те эдгээр нөгөө чадамжийг бүгдийг устгаж идэх байхгүй. Өнөөдөр ингээд 40-тойгоос нэг 42 45 та юм шиг одоо тий тэр хүртэл амьдрах юм шиг ингээд амар хялбар шууд хурдан аргыг сонгож байгаа нүүр аюултай. Кегл тасгалыг бол би бүр хамлан те бүр ингээд 3 сар хийхэд гайхалтай үр дүн гардаг. Тэг хүмүүс ингээд арчаагүй 30 жилийн амьдралаа те бүр ингээд үнэхээр зарим хөрвчлээ хүрмээр идэх байхгүй юу. 30 жилийн тий аз жаргалтай байх амьдралдаа 3 сар зарцуулж чадахгүй шууд мис засалд очиж орчвол эсвэл баахан гээл шахуулчаал бэлэг эрэхтнэрээ тоглолчвол сүүлдээ нөгөөх нь сайд эффект өгөөд ирэхээр тий рисктэй болоод хэвцээч бэлэг харьцаанд орохгүй юм биш тий. За тэгвэл үзэгчтэй эмэгтэйчүүдээ одоо магадгүй эргэлзээд ингээ явж байгаа эмэгтэйчүүд бол бас маш сайн бодолцох ёстой юм биш үү? Бас хин нэгнийхээ амаар дамжсан те эсвэл хин нэг найзынхаа үгэнд ороод ч юм уу юуны тухайн төрөлгөө Төрүүнийг зөв суулт гэдэг. Дур мэдээж одоо мис засалтаараа. За. Төрүүний зөв суулт гэдээсэн чинь тэр нь ямар учиртай? За буруу суувал гэдэг жисэн. Тийм, буруу суулт гэдэг нь яавал зөв суух юм? Тийм, ер нь бол одоо үзэгчтэй нэг харуулчих юм уу? Ер нь бол удаан суухгүй байх. За. Тийм. Ерөөсөө энэ тасгал, энэ булчин, энэ эргэтэн чинь ерөөсөө цусны эргэлтийг л нэмэгдүүлж байгаа үндсэн чиг үүрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө ингээд удаан сууя штэ тий. Удаан ингээд хөдөлгөөнгөө суухаар одоо бид нар нэг гараа одоо юу гэдэг тусал хийлгээл нэг цаг ажиллах байхад бадарчдаг шүү дээ. Тэрэн шиг энэ дотор хамаг эргэтэн ч удаан сухаар бадарчж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь гадны орнуудад одоо бидний жирэмсний бөмбөг энэ төр гэл зөвхөн жирэмсэн үед суудаг ээж Монголд байдаг бөмбөг чинь гадны оронд жишээ нь офис хандал дээр нь байж идэг. Хүүхдийн 10 жилийн багангийн хүүхдийн уншлагын тахимд байж идэг. Ингээд цомцоодлон суулгаад хичээл хийлэгдэх байх нь шүү дээ. Тэр бөмбөгөн дээр суугаад хөдлөөд тий ингэж хийж тэр булчин өөрөө хөдөлгөөнтэй ингэж сууж байгаа учраас одоо зүг байж хэвээр. Тэгэхээр ерөөсөө бүр боловсролын системд бүр ингэж системтэйгээр оруулах хэрэгтэй шүү дээ. Бүгдийг бүр баг настай байхгүй. Хүүхэд математикч болох албагүй, эцэг их болно. Эцэг их болохдоо эрүүл эцэг их болох ёстой. Эрүүл хүүхэд тээж төрүүлэх ёстой, тий. Тэгэхээр маш өндөр ач холбогдол энэ бидний удам зүйн асуудал, Монгол хүний гений асуудал, тий. Маш том сэдв байхгүй. Би зүгээр нэг секс ярьдаг гэж тийм шүү дээ. Энэ бол маш чухал. Эрэгтэй хүнд гэрлийн дасгал гэж байт юм уу? Байлгүй яах вэ? Ямар тасгалын чангал суулна гэсэн шүү дээ. Та хэд ч чангал суулна. Бид нар тэгсэн чангал суулна. Тийм үү? Тийм юм шиг байна. Яа, ер нь бол айгүй хурдан сурдаг. Тэгээ ингээнээр тайлбарлах юм бол бэлгийн харьцааны явцад эрэгтэй хүн одоо өрийн шигнийг гадагшлуулахгүй дур тавихгүй төвчдөг шүү дээ, тий. Тодорхой хэмжээгээр тэр төвчж байгаа зүйл чинь л кегл булчин ажиллуулж чангалж байгаа зүйл байхгүй инстинктээрээ. Булчин ч өөрөө сулрна, бас зэнгэрнэ. Эмэгтэйч үсэн, эрэгтэйч үсэн. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ингээ удаан суухтай одоо нэг талаараа ингэж хүлээ ачиж суух энэ төр гэд яг нөгөө хөнхрөөрөө үзлэг хийн штэ тий. Тэгэхээр ингээд кегл булчингийнх нь баруун тал нь амар зангирчсан тий. 10 жил ингэж суудаг юм уу тий. Тэгээ зангираад ирэхээр чинь бүр бас л яг ялгаагүй бэлгийн харьцаанд ороход өвддөг. Ер нь бэлгийн харьцааны явцад өвдөлттэй үед хизээж таашаалах. Сексийг яг дур тавилтыг 100 градус нэг юм ус буцлагтай зүгээр төсөөлөд үзье тий. 100 градус болж ус буцалдаг. Тэрэн шиг дур тайлт яг 100 градусд хүрэх гээд. Гэтэл тэр яаж ч халуун одоо газан дээр ус буцлагсан тэр өвдөлтч гэдэг юм уу таагүй мэдрэмж гэдэг зүйл чинь дээрэс нь албаг албаар нь мөс хийгээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ мөнхийн хизэж хайлтгүй мөс байгаатай яг адилхан тэр өвдөлт үүсдэг байхгүй юу. Хайлмаар байдаг, хайлмаар байдаг, 100 градусд очмоор байдаг. Кегл бол маш чухал те бүр цусны эргэлтэнд тэгээд нөгөө тестостерон, эстрогон, даавар гэдэг ингээ гих мэтчлэн амьдралын чанарт одоо баг нөгөө эрч хүч, эрчим энерги ерөөсө бүх юмд маш чухал зүйл бол ерөөсөө л кеглийн дасгал юм байна. Хүмүүс бол нууц гэж боддог зүйлийг бид бүхэн нууц биш гэж одоо ингээ энэ дугааруудаа оруулах болно. Тэгэхээр өнөөдрийн сэдв маш амттай байлаа. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ хүү зочноор бас Ласанте эмнэлгийн үүсгэн байгуулагч, сексологч Кегл тренер Болормоо багш маань одоо хүрэлцэн ирж маш хэрэгтэй мэдээллийг бид бүхэнд өглөө. Тэгээд танд баярлалаа. Цаашдаа маш олон эмэгтэйчүүдийг, маш олон гэр бүлүүдийг аз жаргалтай, чанартай амьдрахад нь туслаж одоо хувь нэмрээ оруулж яваарэ гэж хэлмээр байна. За баярлалаа.
За нийт үзэгчд маань Kegel-ээ сайн хийгээрэй, чангалаа суллаад тэгээ үдчийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ удаад энэ дугаар маань өндөрлөж байна.